байцгаана өрхөм хүндэт үзэгчтэй, телевизчтэй, телевиз үзэгч бүсгүүчүүдтэй зориулдаг Silent Hill сэтгүүлийн маань энэ үеийн оролцоход бэлэн болоод байна. Нэвтрүүлэг маань уламжлалт ёсоор Women's Fashion гэсэн болонга та бүхэндээ хүрэх гэж байна. Тэгэхээр дэлхийн хамгийн том загварын 7 хоногуд дэлхийн fashion хотууд гэж нэрлэгддэг нийслэлүүд болох Парис, Милан, Лондон, Нью-Йорк хотуудад зохион байгуулагддаг. Тэгээд загвар сонирхдаг бүсгүүчүүд маань үүнийг андахгүй сайн мэдж байгаа хаа. Тэгээд 2013 оны хамгийн анхны бас загварын 7 хоногуудыг зохион байгуулсан Лондон хотоос та бүхэндээ гайхалтай зохион байгуулагдсан загварын шоуг танилцуулах гэж байна. Тэгэхээр эх 2013 оны хаврын хувцсны коллекцийг Лондон хотын загварын 7 хоногуд танилцуулсан байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ зориулаад Women's Fashion. London Fashion Week Review. Skips a beat. Only must true lad, with some kicks, yeah. I can't see you're not yourself, even when you're here with me. I know that you're somewhere else, so put another record on. Skip a beat. Yeah, come on, spin me around now. I don't wanna go home, 'cause when you hold me like this, you know my heart skips a beat. I know I should, but I can't leave it alone. So when you hold me like this, that's when my heart skips a beat. Yeah, yeah. My heart skips a beat. My heart skips a beat. Can't help it, the girl can't help it. Oh, babe. Can't help it, the girl can't help it. Oh, babe. Can't help it, the girl can't help it. Oh, babe. Can't help it. First time that I saw your eyes, boy, you looked right through me. Played it cool, but I knew you knew. That Cupid hit me. You got me tripping, stumbling, rumbling, because I'm falling in love, showing love. Can't help it, girl can't help it. Oh, no. Can't help it. You know, this ain't the first time this has happened to me. This love sick thing. I like serious relationships, and a girl like me don't stay single for long. 'Cause every time my boyfriend and I break up, my world is crushed and I'm all alone. The love bug crawls right back up and bites me, and I'm back. Can't help it, the girl can't help it. Can't help it, the girl can't help it. Can't help it, the girl can't help it. Can't help it. You got me tripping, stumbling, rumbling, because I'm falling in love, showing love with you.
гэдэг бол энэ ертөнцид эмэгтэй хүн болж төрсэн бүхэл бүсгүүчүүдийн бусалдгүй сонголт байдаг үлээ. Тэгэхээр гоо сайхны салонууд гэдэг маань бүсгүүчүүдийн маань хоёр дахь хаяг болж байдаг шүү дээ. Тэгээд эдийн засгийн боломж дээрээс нь цаг зав гэдэг бүсгүүчүүдэд маань заримдаа бас боломж гардаггүй гэвч гэрээ нөхцөлд өртөг багтаагаар гайхамшиг бүтээх гайхалтай аргууд бас байдаг юм байна. Тэгээд энэ удаагийнхаа зөвлөгөөнийхөө булангаар үзэгч та бүхэндээ Япон бүсгүүчүүдийн гоо сайхны болоод хооллолтын нууцаас дэлгэх гэж байна. Ингээд дэлгэцэндээ анхаарлаа хандуулаарай. Япон бүсгүүчүүдийн гоо сайхны нууцаас олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн идэх. Өдөр оройн хооллолтын үеэр хамгийн багадаа 5-аас 30 гаруй нэр төрлийн хоол, зуур, салаад хоолыг бэлтгэж тавлах, нэг ёсны урлаг болгон хоолноосоо таашаал авч идэх дуртай. Мөн хооллохдоо зөвхөн савхал хэрэглэнэ. Үүнээс гадна савхаар хоолыг 2 минутын дотор идэх ямар ч боломжгүй тул эрүүл мэндэд ч тустай гэж үздэг. Мөн хоол хүнсээ сулхан болгож хэрэглэдэг. Энэ нь амин дэмийг аль болох хадгалах зорилготой байдаг юм байна. Баг зэрэг чанаж шарна гэсэн үг. Ихэнх хоолыг ууранд эсвэл богино долгионы шарах шүүгэнд хийж болгодог. Япончуудын хувьд цагаан будаа талхыг оролдог гэж хэлж болно. Талх болон гурилан бүтээгдэхүүнийг харьцангуй бага хэмжээгээр хэрэглэдэг. Хүнсэндээ хэрэглэдэг гол нэр төрлийн бүтээгдэхүүн нь загас, цагаан будаа, төрөл бүрийн ногоо, ногоон цай, жимс, цитрусын төрлийн жимснүүдийг хэрэглэдэг юм байна. Үүнээс гадна загас далайн гаралтай хүнсийг өдөр тутамд хэрэглэнэ. Мөн өдөрт нэг ширхэг өндөг хагас стакан сүү уудаг зуршилтай. Япончууд утсан мах, зайд, гамбургер хавчуурхтай тал бараг иддэг. Ногоон цайг япончууд бүр 9-р зууны үеэс хятадуудаас уламжлан авсан бөгөөд цайны ёслол урлаг болтлоо хөгжиж иржээ. Япон бүсгүүчүүдийн гоо сайхны нууц нь зөвхөн хоол хүнсэнд биш биеэ арчилгаанд байдаг юм байна. Энэхүү аргаас үзэгч бүсгүүчүүдтэй зохис дуртай. Үсний гялалцсан Япон бүсгүүчүүд камелиагаас гарган авсан тосны үйлчлэлийн талаар хэдэн зуун нэтэртэйгээс мэддэг байсан. Камелиад уураг олеаны хүчил агуулдаг. Энэ хоёр бодис нь хоёулаа үсний бүтцийг сайжруулах үйлчлэлтэй. Үсийг сэвсэлгэн толгоор өнгөлөг болгож өгдөг юм байна. Нүүрэнд зориулсан бигнүр, цагаан шавар авч дээр нь жижигэлсэн овёос цагаан будааны хальс, далайн байцаа, балжин гарам зэрэг цэцгийг хольж өгнө. Үүн дээрээ цайны нэг халбах жожо багийн тос, нохоон хошуу, балжин гарам баг зэрэг ус хольж аргуун зурмаг болтол нь хутгана. Дараа нь түүнийгээ нүүрэндээ тавьж 10-аас 15 минут хэртэй байлгах хэрэгтэй. Үүний дараа хийж үлээгүй эрдэсжүүлсэн хүү төвтөр аршаа усаар угааж арилгасны дараа таны арьс толгор сайхан болсон байх вэ. Алюминий уксус. Алюминий уксусыг Япон бүсгүүчүүд үсний хаг арилгах, баан бүхий усанд хийж биеэ зайлах, үсний угийн тосхийг арилгах, үс ургуулах зорилгоор ашиглаж иржээ. Иллэг. Япончууд залуу гоо сайхан харагдахын хамгийн тустай аргыг иллэг гэж үздэг. Япон иллэг нь европчуудынхаас ялгаатай. Shiatsu. Өдөр тутам нүүрэндээ хийх иллэгийг японоор инхүү нэрлэдэг. Энэ иллэгийн тусламжтайгаар нүүрээ шаацсан мэт толгоор байлгах боломжтой. Үүний тулд хурууныхаа өндгөр нүүрнийхээ арсыг удаан шахаж дарж өгнө. Хамгийн гол нь өдөр бүр өглөө эсвэл оройдоо 5 орчим минут хийж байх хэрэгтэй. Япон бүсгүүчүүд жижиг гэлтгүй бүх зүйл нэмбай ханддаг зуршилтай. Гэсэг түүний үнэр, өнгө, нэмэлт хэрэгсэл, сойз, маск бэлдэх сав хэрэгсэл гээд бүгд сэтгэлийн таашаал авахтаа зориулагдсан байдаг юм байна. Япон косметик нь ихэвчлэн натурал, удаан хадгалах зориултын бодисыг тун багаар ашигласан байдаг. Авьяасгүй хүн бусдад атаархдаг. Өөртөө итгэлгүй хүн бусдыг харддаг. Хийх ажилгүй хүн л хов ярьдаг. Гоо зүйн судлагдхууны хамгийн гол асуулт нь гоо сайхны тухай ойлголт байдаг. Тэгэхээр үзэгч бүсгүүчүүд маань бүсгүй хүн нэг л амьдрна, амьдралынхаа туршид өөртөө таалагдаж амьдрах ёстой гэсэн үгийг бас сонсож байсан байж магадгүй маань сэлэн нэвтрүүлгийн маань хамт олон үзэгч бүсгүүчүүдийнхаа өмнөөс хийж байгаа гоо сайхны эрэл хайгуул маань үргэлжилсээр байгаа. Ингээд үзэгч бүсгүүчүүдтэй зориулж байгаа гоо үзэгтэн бүсгүүтэнд болондоо анхаарлаа хандуулна. Сэлэн нэвтрүүлэг маань үзэгчдтэй гоо үзэгтэн бүсгүүтэнд болонгаа хүрэхээр гоо хатан салууны зорио ирээд байна. Өнөөдрийн дугаарын маань зөвлөгөөг гоо хатан салууны гоо сайханч уран чимэг надтай хамтран хүрэх болно. Энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Үзэгч бүсгүүчүүдтэй бас ботокс буюу гиалуроны хүчил гэсэн тариаг энэ үйлчлэгээ явагдаж байгаа юм байна.
Ботокс, гиалурын өвчлөл гэсэн хоёр тариа хийгдэжээ. Ботокс маань болохоор одоо хүний одоо инээж хөрөх ч юм уу тий. Одоо гадаа наранд өвчих янз бүр байдлаар үүссэн тэр өвчтөлийн зориулагдаж ботокс одоо тариа маань хийгддэг байгаа. Одоо жишээлбэл бухан дээр ч юм уу одоо нүдний зохины гадна талын хүрээгээр хийгддэг тариа байгаа ботокс маань. Гиалурын өвчлөл маань болохоор одоо хүний арьс суларч өмчснээс одоо үүсдэг одоо гүн өвчлөлнүүдэд хийгддэг. Одоо мөн хамар өндөрлөх, урал хэлбэржүүлэх. Одоо хүний уруулын хэлбэр ихт чинь одоо хими шүдтэй ч юм уу шүдэн унснаас ч юм одоо хүний уруулын хэлбэр янз бүрийн байдлаар өөрчлөгдсөн байдаг. Тэр гажиг бол засахад бас уруулын хүрээ хэлбэржүүлэх зорилгоор маань надад хийгдэж байгаа тариа маань тий. За тэгээд яг одоо энд бас зураг нь харагдаж байгаа эмэгтэйгийн хувьд гэх юм бол гиалурын өвчлөлийг тий одоо энэ маань болохоор зэрэг гиалурын өвчлөл хийгдсэн л дээ эмэгтэй дээр. Тий одоо энэ бол тарсны өмнөх зураг байна тий. Одоо энэ хоёр хөмсгөний хоорондох гүн нуглаа мөн одоо энэ хамар уруулын гурвалжин одоо хийгдсэн байна. Тарихын өмнөх тариа энэ болохоор зэрэг одоо тарсны дараах байдал юм л та. Тий. Шууд үр дүнгээ үзүүлдэг тариа хийгдэхэд бол нэг 10-аас 15 минут зарцуулагдана. Тий. Эргээд 10-аас 15 минутын дараа гэхэд бас ийм үр дүнг харуулж байна гэдэг энэ бол үнэхээр бас гайхамшигтай санагдаж байна. Тэгээ энэ гэх юм бол хамар дээр бас тарихын өмнө энэ бас хамар дээр бас хийгдсэн байгаа. Тий. Тарихын өмнөх энэ харагдаж байна. Тарсны дараа бас энэ харагдаж байна л та. Харьцуулсан зургуудыг үзэгч бүсгүүчүүд маань сайн харж байгаа ах гэж бодож байна. Хугацааны хувьд гэх юм бол одоо 9 сараас 3 жилийн хугацаатай барьдаг тариа байгаа. Нөгөө ботокс маань болохоор зэрэг 4 сараас 6 сарын хугацаанд ер нь барьдаг. Мөн одоо өвчлөлийн хэмжээ одоо тэр хэсэг таригдсан тарилгын хэмжээнээс хамаарч бас хугацаа маань янз хүн дээрээ баригдсан байдаг. Мөн одоо өвчлөө үүсгээс үржилсэн сэргэлт зорилгоор бас таригдвал энэ тариа маань хамгийн их илүү үр дүнгээ үзүүлдэг байгаа. Мөн одоо нэмж одоо тэр хугацаанд нэмж одоо өвчлөө үүсэхгүй гэсэн. За баярлалаа. Тэгээд үзэгч бүсгүүчүүдэд маань бас хэрэгтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. За баярлалаа. They know that Santa's on his way. He's loaded lots of toys and goodies on his sleigh. Сэлэн нэвтрүүлэг маань үзэгч бүсгүүчүүдтэй үргэлжлэн хүрсээр байна. Тэгэхээр шинэ оны эхний сар үргэлжилсээр байгаа шүү дээ. Тэгээд үзэгч бүсгүүчүүд маань ажил амьдралдаа эрч хүчтэй байгаа хаа. Тэгээд өөрсдийн бас анхаарлаа өндөржүүлээрэ дээшлүүлээрэ гэж хэлмээр нь яагаад гэвэл өвлийн уйлдрал үргэлжилсээр байгаа шүү гэдгийг хэлхэн зүйтэй хаа. Тэгээд үзэгч бүсгүүчүүдтэй бид энэ удаагийнхаа дугаараас эхлээд гоо сайхнараа болон ажил амжилтаараа тэргүүлдэг гайхамшигтай бүсгүүчүүдийн Women's Chart-ыг хүрэхээр болж байгаамаа. Тэгээд 20 сая гаруй уншигчдтай Men's Health сэтгүүлээс гаргасан 2013 оны хамгийн дур болон 100 бүсгүйг шалгаруулсан байгаа. Тэгээд энэ чагсаалтын эхний 10-т багтсан гайхамшигтай бүсгүүчүүдийг үзэгч та бүхэндээ сонирхолтой. Ингээд Women's Chart. Women's Chart. Топ 100 чагсаалтын эхний 10 нэрсийг та бүхэндээ дурдъя. 1-р байранд Katy Perry. 2-р байранд Mila Kunis. 3-р байранд Christina Hendricks. 4-р байрын чагсаалт нь Jennifer Lawrence орсон байна. 5-р байрыг Jennifer Aniston. Харин 6-р байрыг Scarlett Johansson. 7-р байранд Angelina Jolie. 8-р байрыг Beyoncé Knowles. 9-р байрыг Giselle Bundchen. 10-р байр Amber Heard гэсэн чагсаалтууд гарсан байна. Women's Health сэтгүүлийн чагсаалтад Emma Watson 88 дугаарт, Natalie Portman 83 дугаарт, Bernice Marlow 79 дугаарт, Kate Middleton 73 дугаарт, Irina Shayk 64 дугаарт, Kelly Cuoco гих зэрэг бүсгүйчүүд багтсан байна.
хайрлал гэдэг бол хамгийн хүчтэй болоод гайхамшигтай мэдрэмж. Тэгэхээр үзэгч бүсгүүчүүдтэй энэ удаагийнхаа аз жаргалын жор булангаараа хайр сэтгэлийн талаар ярилцъя гэж бодсон юм а. Эцэг их болон найз нөхөд бас хайртай ах дүү дээрээс нь хайр хэлгийн хүнийг хайрлан гэдэг тэрхүү агуу мэдрэмж болоод хүмүүн та бидний амьдралын утга учир болох гол шалтгаан байдаг шүү дээ. Ингээд аз жаргалын жор буландаа анхаарлаа хандуулна. Нэгэн сэтгэл алдравч хайрлуулж чадахгүй явсаар өдөр хоногуудыг ардаа орхидог. Эсвэл магадгүй таны сэтгэл зүрх хэн нэгний зүрхний дуудлаганд хариулахаас татгалзаж байгаа бол эсвэл өөрөө хайр бол зөвхөн шаналлаас өөрийг авчирдаггүй гэж боддог бол та зөвхөн хайрлаж л сурах хэрэгтэй юм байна. Үүний тулд эртнээс мэрэгдийн бидэн зөвснөөр ирсэн жинхэнэ хайрын нууцуудыг мэдэж байх ёстой. Бодол санааныхаа хүчийг мэдрэх. Бид юун тухай бодож байна? Түүнтэйгээ адил болж хувирдаг нь маргашгүй баримт. Та муу санаа агуулбал муу мухайг мэдэрч сайн сайхныг мэдэрвэл баяр баясгалан мэдэрч аз жаргалтай болдог. Бодол санаатай нь хайраар дөрвөлтэй хайрыг амсна. Хэрв та сайн сайхан бодлуудыг бий болгох чадахгүй байвал дотроо эсвэл дуулдахаар дахин хийх замаар санаа бодол итгэл үнэмшлээ өөрчилж болно. Хүндэтгэл нь хайрыг бий болгодог. Хэн нэгнийг ямар нэгэн зүйлийг хайрлахын тулд эхлээд заавал хүндэтгэх хэрэгтэй. Үүний тулд эхлээд өөрийгөө хүндэлж сурах нь зүйтэй. Өөрийгөө хүндлэхгүй бол өөрийгөө хайрлаж чадахгүй. Тэгэхээр юуны түрүүнд би өөрийгөө хүндэлж хайрлаж байна уу гэж өөрөөсөө асууж, өөрийгөө хүндлэх сэтгэлийг бий болгох, төлөвшүүлэх аргыг байнга хэрэглэж сураарай. Эхлээд өөрөө өгөх. Та хэн нэгэн рүү инээмсэглэхэд тэр хүн тань руу хариу инээмсэглэдгийн адилаар сайхан сэтгэлийн үг, утасны яриа, загтал гэх мэт хүний төлөө анхаарал тавьж буй бүхэн тань буцаж ирдэг. Хэн нэгэн төрүүлж алхам хийхийг бүх хүлээн. Хөгжимчин хүмүүс бүжгэлвэл би хөгжимтэн гэдэггүй шүү дээ. Жинхэнэ хайр хариу нэгтэггүй санаарай. Хайрыг хүсэж байвал нөхөрлөлийг хай. Францын их зохиолч Антуан де Сент-Экзюпери хайрлна гэдэг нь өөд өдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ гэж хэлсэн байна. Нэгэн итгэл үнэмшил бишрэл нь насан туршийн жинхэнэ хайрын үндэс юм. Олон хүмүүс бие махбодын сонирхлоос хайр үүсдэг гэж гаж ташаа ойлгодог нь харамсалтай байдаг. Гэвтэл гоо үзэмж мөнх биш өдрөөс өдөрт гундаж байдгийг санаарай. Харьцаандаа хайр бий болгохыг хүсвэл та эхлээд нөхөрлөлийг ол. Ирэх чөлөөг олго. Тагтаа тижээж тэднэрээ бахархан хайрладаг хэрнээ далавчааж дэлгэн нисэх боломж өгөлгүй торонд барьдаг хүнийг үзэгч та бүхэн юу гэж дуудах бол хайрлахыг албадаж болохгүй. Эсвэл дээрх тагтаа тижээгчээс ялгарах юмгүй л болно. Та хэн нэгнийг хайрлаж байвал түүнийг эрх чөлөөтэй байхыг хүсэн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнийг өөрийнхөө шийдвэр гаргах таны хүснээр биш өөрийнхөө хүснээр амьдрах боломжийг олго. Хэн нэгнээс зуралдаад байвал сэтгэл санааны хувьд түүнийг багалзуурдаж байна гэсэн үг. Хайраа үргэлж илэрхийлж бай. Хүмүүст тохиолдох хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь тэд хайрлаж чаддаггүй биш харин өөрсдийн мэдрэмжээ илэрхийлэн гаргаж чаддаггүй. Бие биетэйгээ харьцаж чаддаггүй байдаг. Энэ нь хүмүүсийн дунд оршдог хамгийн түгээмэл өвчин гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Бид бие биедээ юу мэдэрч байгаагаа ярьдаггүй. Бусдын бидэнд юу хэлэх гэж байгааг ч анзаарч сонсдоггүй. Орой боломгц тусдаа зурагт үзээс уцгаадаг. Энэ нь үргэлжилсээр бид жинхэнэ ёсоор хайрцахгүй болж эцэст нь жинхэнэ ёсоор хайрлах чадхаа болоход хүрдэг юм байна шүү. Хайр бол үнэнч байх явдал. Хүмүүс хайрыг нэг тийм уян зөөлөн, романтик зүйл гэж ихэхтэй төсөөлдөг. Гэтэл хайр бол үүнээс хавьгүй илүү их зүйл юм. Хайр гэдэг харьцаандаа үнэнч тууштай байх явдлыг хэлнэ. Та хэн нэгнийг үннээсээ хайрладаг бол түүнтэй харьцах харьцаандаа үнэнч л байх хэрэгтэй. Ямар ч харьцаанд хөөрөл ба уналт, сайн муу цаг тохиолддог бөгөөд чухам ийм үеүүдийг хэрхэн даван туулснаар харьцааны амьдрах чадвар шалтгаална. Итгэж сур. Өөрөөр хэлбэл та урд нь хэн нэгэнд итгэдэггүй байсан бол одоо өөрийгөө өөрчилж хүнд итгэж сурах хэрэгтэй. Таны амьдралд итгэлийн хүчээр цав шинээр эхлэхийг мэдрэх болно. Хэн нэгэнд итгэхгүй бол түүнийг хайрлаж чадахгүй. Учир нь итгэл байхгүй бол та амгалан тайван биш, хартай, сэжиглэмтгий болж нөгөө хүндээ хууртахаас байнга айдаг бол. Энэ нь харьцаанд тэсгийн аргагүй дарамт үүсгэж нөгөө хүнтэй нь өөрийгөө занганд орсон мэт сэтгэж эсвэл байнгын төвшөөрт автах болно гэдгийг санаарай. Амьдралыг хүнд гэж бүү шатаа. Учир нь амьдрал чамд даах хэмжээгээр чинь ачааг нь өгдөг юм.
Сэл нэвтрүүлгийнхаа үзэгч бүсгүүчүүдтэй гоо үзэсгэлэн бүсгүй танд булангаа хүрэхээр Vela салууны зорин ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн маань зөвлөгөөг Vela салууны гоо сайханч бас сургагч багш Болор Эрдэнэ бид нартай хамтран хүргэх болон таны өдрийн мэндийг хүргэе. За охид бүсгүүчүүд нийт телевиз үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ер нь одоо ингээд өнөөгийн нийгэмд бас шинжлэх ухаан хөгжихийн хэрээр охид бүсгүүчүүдийн маань бас гоо сайханд одоо маш олон одоо зүйлүүд нэвтрэн орж ирсэн байх шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн хувьд гэвэл одоо Болор Эрдэнэ багш маань энэхүү одоо аппаратыг танилцуулах гэж байгаа. Энэхүү аппарата бас товчхон танилцуулвал. За энэ аппарат маань болохоор одоо Азийн одоо шилдэг бүтээгдэхүүн 2012 оны медиа систем антиоксижен системээр бүтээгдсэн юу байгаа. Манайд бол урд нь бол усан массажны аппарат гэж олон салонуудад байдаг гэсэн тийм ээ. Одоо энэ маань одоо 2012 оны загвар шинжлэгдээд ирсэн байна. Энэ дээр болохоор 7 үйлдэлтэй энэ доор нь арьсаа тодорхойлагч. Тэгээд энэ арьсныхаа юг тодорхойлон дээрээс нь одоо өсвөр залуу насны хөвгүүд охтууд эмэгтэйчүүдэд болохоор арьсны гүн цэвэрлэгээ гэж энэ хошуугаараа ингэж цэвэрлэгддэг. Тэгээд энэ чинь болохоор одоо эмнэлгийн одоо Бээжингийн том эмнэлгүүдэд энэ арьс ашиглагын эмнэлгүүдэд хэрэглэгддэг аппарат байгаа. Энэ болохоор натрий холорид юм уу одоо арьсны гүн цэвэрлэгээ. Тэгээд манайх чинь намар өвлийн цагт болохоор нөгөө хүчил төрөгч нүүрс зуршлыг хий одоо агаарын бохирл гэж ярьдаг тийм ээ. Энэ аппарат маань болохоор тэрний эсрэг өсвөр бага насны жоохон хүүхдүүд одоо ханиа төрлөхэд энэ югаар маань ингээд амьсгалах хүчил төрөгчинд бас нэмэлт аппарат. Тэрэн дээрээсээ нүүрэнд маск тавьчаа зүгээр урд нь бол бид нэр орхидог байсан бол тусгай зориулт ийм вакуумдсан юу одоо хүчил төрөгч ингэж маскны дараа дээрээс нь хийж өгдөг. Энэгээрээ даваа талтаад энэ бүх үйлдэлийг одоо чиний арьсан дээр хийж үзүүлэх байлаа. Тэгвэл үзэгчд маань илүү сонирхолтой ойлгомжтой байх гэж бодож байна. Надад бас үнэхээр гайхалтай санагдчих байна. Тэгээд ер нь бол нэвтрүүлэгтээ ихэвчлэн бас бусад хүмүүсийн арьсан дээр туршиж үзээд бусад хүмүүсээр хийлгээ зарим зүйлүүд дээр бас өөрөө оролцдог. Тэгэхээр өнөөдрийн хувьд гэвэл энэ одоо гайхалтай техник маш одоо сонин санагдаж байгаа болохоор өөрийн биеэр бас туршаад үзье гэж бодож байна. Тэгээд хамтдаа бас үр дүн ямар ах нь бүгдээр хамтдаа харцгаая. За арьсны одоо нэг гүн цэвэрлэгээ маань орж ирж байна. Энэ маань болохоор энэ охин дээр одоо натрийн холоридоор цэвэрлэг арьсны гүн цэвэрлэгээ усан массаж. За ингээд ороод цэвэрлэгийн шугамын дагуу. За энэ маань болохоор хүчит арьсны гүн цэвэрлэхээс гадна одоо бага зэргийн одоо хамрын хэсэг энэ ирүүний хэсгийн духны хэсгийн хэсэг одоо холимог арьстай хүмүүс ихэвчлэн тохиолдог ирүү хамар духны хэсгийн тэр одоо энэ нөхцөлийг бодвол маш сайн агшааж өгнө. Арьсны булчинд маш сайн чангалж өгнө. За их хөдөлгөөд зөвхөн нүүрэндээ биш бас хөдөөний арьсандаа ингээд цуг үйлчлэгийг хийгээд явуулна. Одоо нүүрний арьс ингээд яг одоо цэвэрлэгдээд ингээд 5 минутын дараа нь арьсны маань булчин чангараад арьсны өмнө хэсэг тайралт өгөөд одоо маш гүн цэвэрлэгээ орж ирж байна. Ингээд яхад тодорхой ингээд арьсны өнгө сэргэн тэгээд булчин чангарна давталтаа усан массаж натрийн югаар хийгдэж байгаа учраас энэ маань арьсандаа эмчилгээ болж өгнө. Энийг болохоор өсвөр насны залуучууд тэгээд арьсны өөрчлөлттэй хүмүүс болохоор метроген өөр төрлийн антибиотикийн туслан антибиотикаар явагдана. Энэ маань болохоор энэ охин дээр бол цэвэрлэх хэмжээний арьсны гүн цэвэрлэгээ. Энэ болохоор яг ингээ өөрт мэдрэмж нь болохоор тийм гоё хэрүүд болсон арьсны булчин чангалсан тийм одоо юу гэдэг арьсанд одоо ингээ хүчил төрөгч уус ингээ чингэж олж байгаа нь илүү сайн таатай мэдрэмж төрүүлнэ. Энийг ерөнхийдөө ихэвчлэн 35-аас дээш насны хүмүүс хэрэглүүл илүү үр дүнтэй. Хоёр арьсны одоо булчин чангалалтанд одоо илүү үр дүн цайтай. Энэ дээр болохоор ингээд дандаа на булчингийн эцсээ технологи дээр үйлчлэн хоёр туулдал маань болохоор одоо энэ арьс нөгөө арьсаа гой цэвэрлээс хэрэггээд одоо арьсны бүх нөхцөл нь онгоцсон ийм байгаа үед одоо энэ соргочоор за одоо энэ маань батг соргоч гараар одоо шахаж цэвэрлдэгээс болоод энэ баталгаар одоо ингээд арьсны аль хэсэгт батг өрөвсөл байна. Тэр хэсгийг маань ингээд сайхан бас массажлна гэхдээ ингээд
За одоо ингээд жишээ нь хамрын нугалзны хэсгийг шахахад хэцүү. Хамар маань болохоор нүүрний бусад хэсгийн булчин готоход мөгөөслөг одоо юу гэдэг шахахад хэцүү. Шахсан ч гэсэн буцаад нөхөр нь агшлагтай юм уу? Энийг болохоор яг энэ механик аргаар энэ вакуум соргож явахаар ингээд бүгдийг нь бол сайхан цэвэрлээд авчина да. Төвчтэй 3 удаа ороход бол курс олно. Тайсны бол маш гоё сэргээд ирнэ. Тэгээ өөрт ер нь бол нэг удаагийн өөрчлөгөөс эхлээл өөрт чинь одоо нөө айсанд нөлөөлж байгаа нөлөөлөл мэдгэдэг тэрэндээ. За ингээд гүнзгийт цэвэрлээд батаа өөрчлөгөөр авчлаа. Энэ 2 дахь 3 дахь аппарат маань болохоор энэ айсанд одоо нөө хүчил төрөгч. Одоо батга өрөвсөл яагаад үүсдэг вэ гэхээр нэгдүгээр бохирдлоос хоёрдугаар агарын солилцоо муутай хүчил төрөгчийн өөрчлөлтийн үед байдаг газарт ажилладаг хүмүүсийн юу нь бол ихэвчлэн одоо чихтэй газар тийм ээ тийм газар эсвэл юм хит хураашилтай газар юу хаасан үед бол батга өрөвсөл үүсдэг. За энэ аппарат маань болохоор одоо ингээд чамд айсан чинь хүчил төрөгч шингээж өгч байна. За энд бас нүдний доотлын сэлгэрсэн хөхөрсөн жоохон хэсэгт бол ингээд хүчил төрөгчийн юу шингээж өгөхөөр одоо хүний нүдний ядаргаа арилаад одоо эрүүл залуу төрөх байдаг шүү дээ тийм ээ нэг гоё ясна тэр юг бол буцааж явна. За 3 дахь аппарат маань болохоор энэ маань арсанд одоо нөр шингэн коллаген шахаж өгнө. За одоо ингээ эрүүний хэсгээс хэмнэлттэй ингээд шингэн коллаген арсанд маш ингээд нарийн ширхтэй арсны ширхэг юу болгоноор ингэж оруулж өгнө доо. Шүрших маягаар биед арсанд дутагдaltaй байгаа тэр хаана аль газар дутагдaltaй байгаа тэр шингэний тэр коллагены галерины хүчлийг бодлол ингэж арсанд энэ боллонтой гараад шахаад өгнө доо. За тэгэнгүүт түрүү улаажсэн одоо нүүрний халалт булчингийн улаалт одоо батгас ороход улаас энэ улаалт маань яг энэ югаар ингээ маш гоё тайвшраад. Коллаген шахаж өгсөний дараа одоо гараар одоо арсны үргэлтийн хөөрхөн болгох массаж гэж ярьдаг. Арсны А хэлбэр рүү үндсэн арсны юг одоо B хэлбэрт оруулах энэ үргэлтийн массаж хийгдэж байна. За энэ 6 дахь хөтөлбөр арсны одоо булчингийн төвшөнд очиж үйлчлэн энэ бол болохоор арсыг татаж өгдөг. Өөрт нь бол нүур эндүүдэх гэж ярьдаг. Эндүүдлийн үг бол одоо энэ соронзон аппаратаар арсаа ингэж өргөж өгнө. Хүний арсны хөгшрөлт болохоор нүдний эргэн тойрон юм уу бусад юунаас илүү хацрын хамрын хоёр тал хацрын унжилтаар бол хүний одоо юуны хөгшрөлт явагддаг. А хэлбэрлэн нүрний арс орж ирэхэд одоо хүний арсны хөгшрөлт гэж одоо уртаа харагддаг. Тэгэхээр энэ оржилтыг одоо эсрэг нь одоо V хэлбэрт болохын тулд энэ цахилгаан соронзон энэ аппаратны тусламжтай дэше арсыг өргөж өгнө. Тогны цохилтыг илүү мэдэрчвэл тэр хэсгийн булчин арсны өв суларсан байна гэж тодорхойлдог. Тэгэхээр тэр хэсгийн энэ дэр бол жоохон даралт арай их өндөртэй тавиад өгөх боломжтой. Илүү үр дүн сайтай. болохоор хамгийн төгсгөлийн ажил маска тавьж энэ маань чийгшүүлэх арсны өнгийг сэргийгт хичээл өгөх гурвалсан үйлчлэгээтэй маск. За энэ дээрээ энэ маскан дээр одоо бид нар хүчилт зүгээр урд нь бол өөр гоо сайхны газрууд маань одоо зүгээр одоо ингээд 50-д 10-15 минут гэдэг гэсэн бол одоо энэ вакуумжуулсан
энэ юугаа хийлээ. За тэгээд энэ дээрээсээ нөгөө хүчил түргэж байгаа аппаратыг хийж өгнө. За ингээд 10-15 минут болоод маск маань үр дүнгээ өгнө. За одоо ингээд хүчил түргчтэй яасан маск авлаа. Арсны өнгө ингэж гойс хэрэгсэн. За нөгөө түрүүний улаалт одоо арсны баг зэргийн нөсөө одоо халалт энэ төр бол бүгд ингэ сайхан. Зөвлөрч арсанд бол маш гүн чигшил өгсөн юм байна. За тэгээ өнөөдөр болор нэгчээр хэлгүүлсэн үйлчлэг маань ерөөхдөө дуусч байгаа шиг байна. Тэгээд аппаратны хувьд гэвэл яг хийж байгаа шат дараад болгоно бас арсны гүнд маш хүчтэй нөлөөлж байгаа нь мэдэгддэг юм байна. Тэгээд хамгийн сүүлийн тавьж өгсөн хүчил түргчийн маск бас зөвхөн нүүрэн төдийгүй биед маш таатай мэдрэмжийг төрүүлж байгаа болохоор би одоо шууд энэ чигээрээ ингээд унтахаар шийдээд байна. Би одоо маш сайхан тайвширсан байна гэсэн үг л дээ. За одоо энэ үйлчлэгээ хийгдээд дуусны дараа арс нь одоо жоох хөвгтэй арс ингэж хийгшилтэй. Тэгээд арсны өнгө 2 тонн сайрсан. Тэгээд хүний одоо сэтгэл санааны байш маш өндөр. Яг гэвэл энэ хамгийн гол нь зүгээр усан массаж юунаас илүү хүчил түргчийн аппараттай. Тэгээд арсны бактери одоо зарим одоо ядаргааны юуг бол уул өнцгөө арилгаж байгаараа цагийн дотор бол үйлчлэгийг бол маш өндөр хүргэдгээр аппаратны манд даваа тал байна. Чадсан нь ялдаг, тэмцэж чадсан нь хүрдэг. Тэмтэрч чадсан нь мэдэрдэг, тэмүүлж чадсан нь амьдардаг. Бүсгүүчүүдтэй зориулсан бүтээлч бүсгүй болно маань эхэлж байна хүүхнүүдээ. Тэгэхээр өнөөдөр үзэгч бүсгүүчүүдтэй юуг санал болгох гэж байна вэ гэхээр үзэгч бүтээлч бүсгүүчүүд маань өөрсний гараар өөрийн гэртээ хэрхэн гэрлийн бүрхүүл хийх вэ гэсэн авсаархан аргыг бүсгүүчүүдтэй санал болгоё гэж бодож байгаа юм. Тэгээд өнөөдрийн маань хийх одоо зүйлд маань юу хэрэг болох вэ гэдгийг хинээс нь үзэгч бүсгүүчүүдтэй танилцуулъя. За хамгийн түрүүнд мэдээж хэрэг бүх зүйлийг хийхэд харандаа хэрэг болдог. Балын харандаа тэгээд хэмжих учраас шугам хэрэг болно. Цахилгааны лент байгаа. Лент маань айл болгонд байдаг шүү дээ. Хар өнгөтэй, цэнхэр өнгөтэй гэд янз бүрих байдаг. Тэгээ бүсгүүчүүд маань гэртээ байгаа цахилгааныхаа лентийг болон дээрэс нь дабл сайт хоёр талдаа наалттай цав. Бүсгүүчүүд маань бас өөрснийхөө хэрэглээнд оруулаад ер нь бол дабл сайт хэрэглэхэд маш тухамтай их одоо скотчийг бодвол их цэвэрхэн хэрэглэгддэг. Болохоор миний хувьд сүүлийн үед дабл сайтыг их сонгож хэрэглэх болоод байгаа. За тэгээд багс хийсэн бүтээлээ будах ёстой. Багс болоод акрилэн будаг. Акрилэн будаг хэрвээ байхгүй бол усан будаг, нэг бол одоо хурдан хатдаг болон бас хатууч амартай тийм будгуудыг сонгож хэрэглэх юм бол өнөөдөр маань хийх гэж байгаа зүйлтэй илүү бас тохирох болно гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр тийм гэвэл би боронзон шар болоод боронзон саарл гэсэн хоёр өнгийг сонгосон байгаа. За тэгээд цаасны хутга. Тэгээд бүсгүүчүүд маань ер нь бол гарын ив дүүтэй эмэгтэйчүүд маань одоо маш олон байдаг шүү дээ. Жишээ нь хэр манай ээж лав гэртээ байдаг цахилгаан хэрэгсэл юмнуудаа өөрснөө заримдаа засчдаг бүсгүүчүүд байдаг. Тийм гарын урд үетэй хүүхнүүд байх юм бол энэхүү гэрлийн одоо патрон гэж хэлдэг. Гэрлийн патрон маань барилгын материалын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байдаг. Тэгээд гэрлийн патрон болон хэрэглэгдэхгүй болсон залгуурыг гэрлийн патронтойгоо холбож өгөх ёстой. Тэгээд өнөөдрийн маань хийж байгаа гэрэл маань болвол өөрснөө гараараа хийж байгаагаараа илүү онцлогтой. Тэгэхээр хэрвээ бэлэн гэрлийн патронтой ийм залгуур байгаа айлууд байх юм бол яг одоо намайг дагаад хийгээрэй. Хэрвээ байхгүй бол өнөөдөр хэрэглэгдэх зүйлсүүдээ сайн бичиж аваа. Тэгээд миний зааврын дагуу надтай хамт хийх баха гэж бодож байна. За тэгээ хамгийн гол зүйл маань гэх юм бол Batman цаасыг би өнөөдөр сонгосон байгаа. Хэрвээ бүсгүүчүүд маань бас өөр янзын цаас сонгоё гэж бодож байгаа бол бичиг хэргийн дэлгүүрүүдэд худалдаалагддаг галт болон одоо халуунд тэсвэртэй зориултын цааснууд худалдаалагдаж байгаа. Тэндээс очиод бас дуртай өнгийнхийгөө эсвэл одоо дуртай хэмжээгээр сонгож авах боломжтой юм аа. Бүсгүүчүүдээ надтай хамтдаа гэртээ гэрлийн бүрхүүлээ хийцгээе.
Эхний маань алхам гэх юм бол цаасаа голоор нь тэнцүүхэн нуглах ёстой. Бид дугуй хэлбэрийн гэрлийн бүрхүүлийг хийх гэж байгаа. Тэгээд дугуй хэлбэрийн гэрлийн бүрхүүлийг энэ дээрээ бас хэмжиж зурж өгөх ёстой байгаа. Шугамаараа бас нарийн хэмжиж байгаа болохоор хоёр тал маань яг адилхан болох хэвээр. Нэг нь 8 см, нэг нь 13 см гэсэн хэмжээтэй. За нэг ийм зүйл гарч ирж байна. Гарсан дүрсэн маань. Одоо энийг цаасныхаа хутгаар зүсэх ёстой. За тэгээд энэ хоёр талыг аваад ингээд нэвт зүсчихсэн байгаа. Харин нөгөө хоёр талыг нь болохоор бол нэмгхэн бас мөр гаргах хэмжээгээр хөнгөн шиг зүсэх ёстой. Харин нэвт авчих юм бол хийж байгаа зүйл маань болчихно. Тэгээд нугалахад одоо эвтэйхэн амархан болохоор зүсэх ёстой. За болсон. За одоо энийг нуглаад тал цуссан нэг нуглах ёстой. За хэлбэр маань гэх юм бол ийм хэлбэр гарч ирж байгаа. За тэгээ энийг бүсгүүчүүд маань өөрснийхөө сонгосон өнгүүдээрээ будна. Миний хувьд гэх юм бол энийг боронзон энэ шаргал өнгө гэж бодъё гэж бодож байна. За утсан гэрлийн бүрхүүл маань ийм өнгөтэй боллоо. Бас акрилын будаг хаттгийн давуу талыг хараад ачнаа. За иймэрхүү хэлбэртэй болсон. Одоо тэгээд хийсэн гэрлийнхээ бүрхүүлийг хэдүүлээ хандаа нааж тогтоож үзцгээе. За тэгээд гэрлийнхаа ботрооны түрүүний хэлсэнчлэн энэхүү цахилгааныхаа лентээр хандаа тогтоож өгнө. Гол нь энэхүү одоо гэрлийнхаа бүрхүүлийг тогтоох газар маань булантай газар байх хэрэгтэй. Тэгээд би бол энэ буланг сонгочоод байна. The girl's afraid she drive a Jeep and live on the beach. I'm okay, I won't play, I love the bait just like I За одоо тэнийг буландаа тогтооно. За одоо гэрлийнхаа бүрхүүлийг тогтооно. Гэрлийнхаа бүрхүүлийг болохоор би дав сайтаар тогтооё гэж шийдсэн байгаа. Look at here baby. I'm all up on you cuz you represent me. За тэгээд эхний маань хийсэн нь дугуй хэлбэртэй байсан бол дараагийн маань хийж байгаа гэрлийн бүрхүүл дөрүүлжин хэлбэртэй бас өсгөөчүүдтэй сонирхуулъя гэж бодож байна. За тэгээд цаасаа бол далийн хэлбэрээр нуглах ёстой. За далийн хэлбэрээр нугалсныгаа дахиад шугамднаа. Шугамдахыгаа болохоор яг гол төв цэгийг нь олж байгаа. 10 см-аар зуръя гэж бодож байна. За тэгээд доод талд нь яг харалтай газар дахиад 10 см-аар зурна. I really wish you all could be California girls. За нөгөө талын нь бол мөн адилхан зурх ёстой. Let's take a journey. За нэг одоо түрүүнийхээ зааврын дагуу зүсэх ёстой. Нөгөө хоёр тал маань бол нуглах хэмжээгээр хөнгөн зүсэх ёстой. За утсан бүрхүүл маань ийм болсон байгаа. За энэ бүрхүүлээ бол хан дээрээ яаж тогтоох вэ гэхээр яг нуглаасынхаа дагуу. За яг хөө энэ дээр эннийхээ доор тогтоогоод харуулчих гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн үзэгч бүсгүүчүүдтэй санал болгосон гэрлийн бүрхүүл маань
та бүхэнд таалагдсан болоод гэртээ хамт одоо зарим нь дагаад хийсэн баха хэрвээ үзэгч бүсгүүчүүдэд маань таалагдсан бол өөрсдийн гараараа гэртээ гэрлийн бүрхүүлээ хийгээрэй. Тэгээд ер нь бол өнгөний хувьд гэх юм бол бас чөлөөтэй сонголт байгаа. Хэрвээ бяцхан охтуудтай хөвгүүдтэй хийж өгч байгаа бол хөөрхөн цэцгээр ч юм уу бас кити ч юм уу тийм хөөрхөн зургуудаар чимэглээд хүүхдүүдийнхаа өрөөнд тавьж өгөх юм бол хүүхдүүдэд чинь бас хэрэг болох байхаа тэгээд таалагдах байхаа гэж найдаж байна. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Ээжүүд гэрийн эзэгтэй нартай бүсгүүчүүдтэй охтуудтай хүргэдэг бүхэл насны эмэгтэйчүүдэд зориулсан Silent Hill сэтгүүл маань энэ удаагийн дугаарыг Broadway Obsidian Luxury ресторан дээрээс үзэгч та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр үзэгч бүсгүүчүүд маань Silent нэвтрүүлгийн талаарх санал хүсэлт болоод хамтран ажиллах санамж байх юм бол дэлгэцэн дагуур гарч байгаа утасны дагуу бидэнд хандах боломжтой юм шүү. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.